Эрхэмсэг 8 нямас осрын учраас Монгол Улс ерөнхий сайд танаа эрхэмсэг нэгсэн үндэсний байгууллагын цөлжилтийн эсрэг конвенцийн нарийн бичгийн дарга Ясминяд Монгол Улсын гадаад эрхийн сайд эрхэмсэг хадагтай Батмөнхийн Бацэцэг Монгол Улсын эрхэм хадагтай ноёд. За та бүгдийг бурхан явах болтугай. Юуны өмнө та бүхэнд COP16-гийн ерөнхийлөгчийн хувьд би энэхүү одоо баг хуралдаа амжилт хүсэж байгаа уламжлалаа. За Монгол Улсын засгийн газарт нүрийн хүчин чармаалт гаргаж өөрийн нутагтаа энэхүү арга хэмжээ маань одоо явуулж байгаа явдалд гүн талархлаа илэрхийлээ. Мөн түнчлэн нэгэн үндэсний байгууллагын цөлжилтийн эсрэг конвенц нарийн бичгийн дарга нарын газарт энэхүү хурлын бэлтгэл ажлыг хангаж чармаалт гаргасанд маш их баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье. Тэгэхээр энэ хуралдаанаас манай амжилттай болно гэдэг хэлэлтэй байна. Юуны өмнө COP16-аас Риадад болсон хуралдаанаас гарсан 24 оны 12 дугаар сард одоо болсон хуралдааны үр дүнтэй холбогдуулж хэдэн зүйлийг хэлэх гэсэн юм аа. За COP16 бол түүхэн үйл явдал болсон юм. Олон талд одоо оролцогчтой нэгтгэсэн олон талд хамтын ажиллагааг улам бүр шин шатанд гаргасан ийм арга хэмжээ болсон юм аа. Газрын дороод цөлжилт болоод гангийн асуудлуудыг тал бүрээс нь хилэлцэн тийм арга хэмжээ болсон усны болоод хүнсний аюулгүй байдал, биологийн олон янзын одоо зүйлийг хамгаалах мөн түнчлэн нийгмийн одоо дэлхийн одоо тэн хагасан хүмүүсийн одоо аж амьдралын талаарх асуудлыг шилжсэн юм аа. За мөн түнчлэн 2030 он гэхэд бол бид нэр ямар одоо байгаль орчны хамгаалах чиглэлээр ямар төвшөнд хүрэх вэ? Мөн доктортой хөгжлийн зорилтуудын хувьд бол ямар одоо зорилттой биелүүлэх үү гэдэг талаар бол ярьсан юм аа. За мөн түнчлэн дэлхийн төвшөнд одоо зохицуулалттай үйл ажиллагаа байгаль орчин доктортой байдлын чиглэлээр тодорхой одоо шийдвэрүүдийг гаргасан авах стратеги болоод арга хэмжээнүүдийн одоо зураглалаад төлөвлөгөөг гаргахын зэрэгцээгээр мөн түнчлэн хоёр одоо ариун Москвийн одоо Салман Жафан одоо хаан болоод түүний ханхо Мохаммед Ал-Сайза гэсэн эдгээр одоо хүмүүсийн санаачилгаар бид нар бол жин одоо 20 одоо санаачилгын одоо багцыг бол бид нараас баталсан юм аа. За мөндлэн Саудын Арабын хаант улс 2025 оноос эхлээд Монгол Улсын засгийн газар болоод нарийн бичгийн дарга нарын газартай хамтраад мөн бусад одоо оролцогчдоороо хамтраад нэгэн үндэсний байгууллагын цөлжилтийн эсрэг конвенцийн одоо хорооноос гаргасан шийдлүүдийн талаар урдчилж хэлсэн байдаг юм аа. За үүнд бол 50 одоо оролцогч талууд 3 одоо Риогийн конвенцийн талаар хэлэлцсэн мөн үүндээ бол хувийн хэмжлэхнийг оруулж газрын асуудлаар болоод мөн түнчлэн конвенцийн одоо хэрэгжилтийг Риадын одоо үйл ажиллагаа болоод бусад санаачлагтай уялдуулах чиглэлээр хилэлцүүлэг явсан байна.